Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Тэр урд нь тулааны талбар байсан болохоор л олон хайгуулчид ийшээ зүгэлдэгч балгасны үүдийг олох нь тун ховор. Азар одоо тэдэнд энэ тал дээр санаа зовох зүйл алга. Учир нь Молигийн цэлцэгнүүр шиг тижээвэр амтан тэднийг аюулгүй газарчилж байна. Энэ хавь хичнээн замбраагүй байсан ч тэр амтан урд байгаа аюулыг үргэлж урдчилж анхааруулдагт тань дээр дахин гайхширна. Үүний дараа ааш эдгээр бүх арлууд усан дор байдгүй гэж асуухад тань дээр яг л сламбар арал шиг усан дор байдаг гэдгийг батлав. Гэхдээ энд далайн төрлөг хамаагүй хурдан буюу хагас сард орчим. Нэг удаа хурдацтай татарч дахин төрлөг авдаг бөгөөд энэ хурд нь үнэхээр итгэмээргүй. Яг л ёроолд нь ойр орчмын бүх усыг сорж байгаа асар том нүх байгаа юм шиг. Танд энэ булангийн далайн давлгааны идэвхжил бүхэлдээ энэ газартай холбоотой гэж үзэж байна. Хэрэв тэд азтай байвал уснаас зухих гол арлыг харж магадгүй гин. Гүнж тиili усан онгоцоор явхдаа ямар нэгэн хад мөргөхөөс айхгүй тулд далайн төрлөг бүрмөсөн татрахыг хүлээж болохгүй гэж үү хэмээн асуув. Тань дээр хариуд нь тэд хүлээж чадахгүй учир нь төрлөг татрах үед тэд балгас руу хүрэх цорын ганц зам болох хөрөн улаан сүнсний голыг харж чадахгүй болно гэлээ. Тэр усан доторх хачирхалтай улаан туяаг зааж үзүүлэхэд бүсгүйчүүд ч бас үүнийг ихэд сонирхно. Тань дээр энэ бол сүнстэй арлуудад л байдаг кардинал хайрст загснууд бөгөөд удахгүй хөрөн улаан сүнсний голыг бүрэн сүр хүчээр нь харах болно гэж тайлбарлав. Гүнж Тэли асар том загсны сүргийг хараад нүдэн сэргэж эцэст нь учрыг нь олов. Хөрөн улаан сүнсний гол нь огтхонч жинхэнэ гол биш. Харин зүгээр л хамтдаа сэлж буй олон тооны кардинал хайрс загснууд байжээ. Тэд хамтдаа сэлснээр доор нь хүрэн улаан гол урсаж байгаа мэт харагдуулдаг аж. Тэли яагаад ийм зүйл болдог талаар асуухад тань дээр энэ нь гол аралтай холбоотой гэж тайлбарлав. Тус арал нь дотроо том хөндөй зайтай пирамид хэлбэртэй бөгөөд загснууд тэнд төрсөө шахдаг байна. Далайн төрлөг татарч арал ил гарч эхлэхэд загснууд өөрчлөлтийг мэдэрч галзуурсан мэт гадагшаа тэмүүлдэг аж. Тэд хүрэн улаан сүнсний голыг л дагаж чадвал зорьсон газартаа хүрэх болно. Хүрэн улаан голын дагуу хэсэг хугацаанд аялсны дараа сүр жавхланд сүнстэй арал эцэст нь харагдаж хүн бүрийг алгааруулж орхив. Бүгд усан онгоцноос бууж байх хооронд залуусын нэг нь онгоцоо бамбай хаданд хурдан хүлж орхив. Гүнж Тили түүнээс усан онгоцуудыг зогсоох газснуудыг зоосон хүн нь чи юу гэж асуулаа. Тань дээр анх энэ газрыг олоход газснууд аль хэдийн энд байсан бөгөөд тэднийг балгасыг барьсан хүмүүс л зоосон байж таарна гэж тайлбарлав. Хадагтай ааш тэгвэл балгас нь хаана байна гэж асуухад тань дээр тэдний яг дээр байгаа тул тийшээ хүрэхийн тулд дээшээ өгсөх хэрэгтэй гэв. Тэд тэрхүү аимшигтай газраар алхаж байхад тань дээр тонуулчдыг оруулахгүй тулд энд нууц орхинууд тавьсан байдаг гэдгийг бүгдэд сануулав. Гэхдээ орхинууд усан доор маш удаан байсан тул одоо ажиллахгүй байж магадгүй гэж тэр тааварлав. Цорын ганц асуудал нь тэдний урд урт замыг явган туулах шаардлага байгаа тул хүч тамираа барчихгүй тулд анхааралтай байх хэрэгтэй гин. Гүнжит лээд энэ аимшигтай жим нилээд эвгүй санагдаж байх шиг байна. Тили харанхуйд дургүй бололтой харин азар хатагтай аш үргэлж түүний талд байж сүүдэр дундуур түүнийг дахин дагуулan явхад бэлэн байв. Нарийн жимийг гатасны дараа тэд явсаар эцэст нь нэг хаалганы дэргэд ирж түүнийг нээгээд дотогш алхан орсноор номын санг анх удаа дотроос нь харав. Тили эргэн тойрноо сонирхож эхлэхэд аш аюултай байж магадгүй хэмээн түүнийг яаран зогсоохыг оролцсон ч тань дээр тэдэнд санаа зовох хэрэггүй гэж тайвшруулад учир нь тэрээр багийнхантайгаа өмнө нь энэ газрыг аль хэдийн нэг нэгэнгүй нэгччихсэн гэв. Тэрээр шалаар нэг тархсан байсан шидэт чулуунуудыг бүгдийг нь түүчгсэн тул энд хідэн чулуун ширээ. Саналаас өөр сүйдтэй зүйл байхгүй гэдгийг зааж хэлэв. Нийтдээ 30 орчим чулуу байснаас гадна өөр хайгуулчид ч бас энд ирээд бутсан тул энэ газар хоосорсон гэдэгт тэр бүрэн итгэлтэй байлаа. Гэвч Тили бууж өгөх шинжгүй ханан дээрх нууцлаг зүйлийг олж харан хуулж эхлэхэд хүн бүрийг гайхшруулан хананд суулгасан аврах том шидэт чулууг ил гаргав. Аш түүнийг шууд сугалж авахар шийдсэн ч Лили түүнийг зогсоож өөрөө талст руу дөхөж очиход түүнээс час улаан шидэт энерги цацарч эхлэн. Энерги ширүүсгийн хэрээр улаан туяа талтаас ориглон гарч ирэв. Яг тэр мөчид тань дээр гүнж Тилийг зөвхөн шулмууд л идэвхжүүлж чадах ямар нэгэн зүйлийн цоожийг тайлахыг оролдож байгааг гадарлав.
Багийн бусад гишүүд юу болоод байгааг огт ойлгохгүй байсан бөгөөд нөхцөл байдал улам дордохоос өмнө аш хатагтай гүйж очин Тилийг жаахан хүүхэд шиг шүүрэн авч энэ үмэнээс зүгтэн гүйж эхлэхэд яг тэр агшинд дээрээс бүдүүн гинжээр бэхлэгдсэн шат гинэт газар руу бууж ирэв. Өөрийнх нь нүдний өмнө бууж ирэх тэрхүү шатыг харсан танд Тэдий одолгойд аянга нэр гэгшгэл болж энэ нь магадгүй нууц өрөөрөө хөтөлж буй гатарлав. Бүгд шатаар яран өгсөж хамгийн дээд талд гарахад гүнж Тэлийн хананд суулгасан өөр нэгэн чулууг олсон бөгөөд энэ нь мөнхийн өвлийн хаант улсад байдаг мөсөн талцтай тунч төстэй харагдаж байлаа. Тань дэрч бас үүнд гайхан ийм хэмжээний чулуу зах зээл дээр маш их үн хүрнэ гэдгийг онцлоход Тили тэдэнд анх тохиролцсны дагуу олцоо хуваана гэж амлав. Тэд архин жаахан эргүүцэж явсны эцэст энэ шинэ газар нь хаягдсан орон сууцны хэсэг болохыг олж мэдэв. Энд хэд хэдэн ном байсан ч ихэвчлэн маш гөрмөл, ухаалаг байдаг. Тилийн хүртэл хилээг нь мэдэхгүй байсан тул уншиж чадахгүй мухардав. Тэрээр анх төлөвлөж байсныхаа дагуу энэхүү мэдлэгийн бүхэл бүтэн Эрдэнэсийн санг өөртөө авахар шийдэв. Дараа нь тандир дуранг шалгаж үтсэн ч түүнд тас харанхуугаас өөр юу ч харагдсангүй. Магадгүй энэ нь эвдэрчгсэн байсных биз. Гүнж Тилийн хүнд хүрэл хавтан хөдлөхөд тослуулахаар ашиг дуудаж геймзэрч дахиуг зурагчий. Гэвч тэд доороос нь өөр нэг чулуу олсон бөгөөд Тилээ шууд гар хүрэхэд чулуу хариу үйлдэл үзүүлж. Өтгөн час улаан гэрлээр гэрэлтэж эхлэв. Гүнж найздаа энэ чулуу түүний шидийг тасралтгүй сорж байна гэж хэлэхэд аш түүнийг яран ухрахыг шаардсан ч гүнж аль хэдийн хоцорсон гэдгийг хэлээд энэ үйлдэлийг дуусгахад түүнд ердөө багахан хугацаа хэрэгтэйг зүтгэв. Газар хөдөлж, чичирхийлж эхэлснээр нөхцөл байдал улам дордож, тань дээр маш хүчтэй ханиалгаж эхлэв. Түүний харц дахин дуран дээр тусч, сониуч зандаа хөтлөгдөн дотор нь юу байгааг харах гэж том алдаа гаргаснаар тэрээр бүр мөсөн алмаарч хоцорлоо. Хөлийн хотод тамийн гүн рүү хөтлмөр аврах том хаалга харагдахын зэрэгцээ. Хунтайж маань манай бяцхан тагтаа охины авчирсан төрсөн дүүгийнхээ загтлыг барин зогсно. Гүнж Тэлийн загталдаа ах нь бас шулмуудад тусалж байгаа учраас сүм тэдний дайсан босн нь тодорхой гэд өөрөө ч бас шулам гэдгээ хэлжээ. Бусад шулмууд түүнд итгэдэг ганц шалтгаан нь энэ болохоор Роналдыг нэг их гайхгүй байх гэж тэр бодож. Товчхондоо тэрээр ахыгаа язгууртнууд шулмуудыг хэрэгсэл болгож харалгүй сайхан сэтгэлээрээ тэдний итгэлийг олж авсанд үнэхээр баяртай байгаагаа дурджээ. Мөн ахынхаа хийсэн бүх нээлтүүдийг сонсоод маш их догдолж байгаа бөгөөд сумын эсрэг хоёр талын харилцааг бэхжүүлж сайн санааны илэрхийлэл болгон өөрийг нь дэмждэг шулмуудын жагсаалтыг загталдаа хавсрахсан байна. Тэрээр хамгийн хэрэгцээтэй шулмуудаа сонгоод мэгийгээр хилүүлэх боломжтой ч таваас илүү шулам явуулахгүй тул тээврийн төлөвлөгөөгөө сайн гаргахыг анхааруулав. Сүм бол шуналтай бөгөөд эцэстээ дөрвөн хаант улсыг бүхэлд нь эзлэхийг оролдох учраас цаг нь болохоор тэдэнтэй тэмцэхэд бэлэн байгаарай гэж хүсжээ. Мөн цаг нь ирэхэд сүмийн эсрэг тэмцэж шулмуудыг гадуурхдаггүй тийм ертөнцийг бүтээхийн тулд бүх чадлаараа дэмжихээ амласнаар энэхүү дулаахан загтал өндөрлөнө. Хунтайж загтал авчирсан тагтаа охинд талархаж лайтнинг хүлэг онгоцнуудтай хамт хааны хот руу аль хэдийн явсан хэд хоногоос ирчихнэ гэж хэлв. Энэ хооронд тэр охин тоглохыг хүсвэл Нана эсвэл лифттэй хамт байж болно. Эсвэл усанд орж амрахыг зөвлөв. Яг ажилдаа эргээд орж байтал гадаа шуугаан дэгдэж түүнийг цочров. Тэрээр нутаг дэвсгэр рүү халдчихгүй гэж сандран гадагш гартал химийн лабораторид гал гарч байлаа. Хунтайж лаборатори руу яаран гүйж очиход туслах нь түүнээс хүнд бэртэж амь өхлийн зааг дээр байгаа багшигаа аврахыг гуйнуулна. Рональд хэдийнэ тусламж дуудсан хэдхэн минутын дараа ирнэ хэмээн бүгдийг тайвшруулад энэ хооронд багшийг нь шалгахаар шийдэв. Хөгшин алхимчийн нүүр танигдахын аргагүй болтлоо бэртсэн байх бөгөөд Баатар Картер хунтайч хоёр энэ аимшигт дэлбэрэлтээс цацагдсан хүчлийн түлэгдэлт гэдгийг мэдээд цочрлоо барьж ядан байлаа. Эмч тэдэнд анхны тусламж үзүүлж цус тогтоосон ч шархан дэндүү хүнд тул аврагдах найдвар муу гэж санаа зовж байв. Хунтайж цаг алдалгүй өөрийн хамгаалагч шонд хандан Нанаг яаралтай дагуулад эргэж тушаав. Хунтайж Картертай хамт хэргийн газрыг шалгахаар шийдэж хамгаалагчид Нанаг хурдан авчрахыг дахин сануулв. Тэднийг лаборатори руу ороход тэнд үнэхээр оронгоороо иргсэн байлаа.
Хунтайж Картерт хүчил хамгаалах бээлийн өмсөөгүй бол юунд ч хүрч болохгүй гэж анхааруулв. Тэгтэл хунтайжийн нүдэнд нэгэн лонх тусч тэнд байгаад нь гайхан авч үзвэл тосгоны захаас авдаг гэр бүлийн архины лонх шиг харагдах бөгөөд тал хүрхгүй нь үлдсэн байв. Тэрээр энэ галзуу алхимч үнэндээ архинд дуртай хөгшин юм болов уу гэж гайхаж хоцров. Яг л манай Рик Санчес шихүү. Тэгтэл яг тэр үед нэг цэрэг ирж нанаг ирснийг дуулгав. Хунтайж цаг алдалгүй нанаг алхимчийн шарахыг эмчил гэж явуулав. Нана иймэрхүү жижиг шарах надад юу ч биш гэж итгэлтэй хэлээд чадвараа ашиглаж эхлэхэд алхимчийн нүүр нэтгэж хүнд бэрцэн байсан хурууны арьсан нөхөгдөн эргээд ургаж эхлэв. Нана алхимчийн тасарсан хуруунуудыг эмчилж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа. Учир нь тэр өмнө нь ингэж чаддаггүй байсан юм. Бүр цэрэг хүртэл баг зэрэг гайхаж орхив. Учир нь өмнө нь 3 хуруунд байхгүй байсан бол одоо бүгд бүрэн эдгэрчихсэн байлаа. Хунтайж нанагаас хизээнээс ийм зүйл хийж чаддаг болсныг нь асуухад охин хариуд нь энэ чадвараа ердөө 7 хоногийн өмнө нээсэн гэж тайлбарлав. Тэр дахиан дээр туршилт хийж байхдаа тасарсан мөчтийг биетэй нийлүүлэхгүйгээр хэрв хангалттай их шид төвлөрүүлж чадвал алдагдсан мөчтүүд нь өөрсдөө аажмаар ургаад гараад ирдгийг анзаарчээ. Хунтайжийн хичээл дээр заасан хүний бие нь эсүүдээс бүрддэг. Шарах болон тасарсан мөчтүүд бол зүгээр л алдагдсан эсүүд бөгөөд шид нь энэ алдагдлыг нөхөж чаддаг учраас тасарсан мөчийг ч бас ургуулж чадна гэдэгт итгэлтэй байснаа тэрээр бахархалтайгаар хэлв. Энэ нь шид маш их бардаг ажил боловч ганц хуруу ургуулахыг бол болгочихно. Харин бүтэн гар ургуулах нь арай илүү хэцүү аж. Алхимч бүрэн эдгэрмэгцээ нүдээ нээж цочин босож ирэв. Тэрээр хунтаажийн даалгасан зүйлийг эцэст нь бүтээж чадсанаа сандран мэдэгдэв. Хунтааж сонирхон чи мөнгөн усны фулминатын тухай яриад байна уу гэж асуухад алхимч үнэхээр тийм химээ сандарсаар батлав. Дутагдж байсан катализатор нь спирт байсныг тэрээр тайлбарлав. Эхлээд тэр хідэн 10 тийм өөр орцуудыг туршиж үзсэн ч аль нь ч болоогүй аж. Энэ олон бүтлгүүтлийн дараа тэр сэтгэлээ сэргийхээр баг зэрэг арх худалдаж аваад химийн номонд спирт бол органик бүтээгдэхүүн бөгөөд зарим урвалд чухал орцод тооцогддог гэж заасныг санджээ. Тэрээр архинаас спиртийг нь ялган авч шин туршилт хийсэн бөгөөд гайхалтай нь 6 дахь оролдлогоороо амжилттай болжээ. Тэр яг одоо тийм ч чухал биш зарим шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг нуршин ярив. Товчхондоо тэр спиртээр туршилт хийж байгаад санамсаргүйгээр дэлбэлчихсэн бөгөөд энэ нь хөгжилтэй биш харин нилээд ширүүн дэлбэрэлт байжээ. Хунтайж энэ нээлтэд нилээд баяртай байсан ч бас нилээд урам нь хугарч алхимчид дараагийн удаа иймэрхүү эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулад чи Рик биш шүү дээ гэв. Хунтайж хөгшин алхимчид хэрэв наана байгаагүй бол чи одоо хөгчихсөн байх байсан гэж хэлв. Алхимчийн нүд нь гайхсандаа сэргэж шулмууд туршилтаас болсон шарахыг эмчилж чаддаг юм уу гэж асуув. Хариултыг нь сонсоод тэрээр одоо үхэхээс айхгүйгээр туршилтаа хийж чадхаар болсондоо баярлан бүр галзуурах шахам хөөрөв. Хунтайж болон Нана хоёр энэ галзуурсан хөгшин ирийг яахаа мэдэхгүй байсан ч Роналдын толгойд тэдний амжилттай туршилтын тухай бодол эргэлдэж үүнээсээ болоод тэрээр аман чихэндээ хүртэл мишээж байлаа. Учир нь тэр маш том юм атгаж авсан юм. Мөнгөн усны пульминатыг нээсний ачаар сумны капсул хийх санаа төрлөө. Даанч сонирхолтой туршилтаа эхлүүлэхээс өмнө Хунтайж хаант улсын уйдгартай ажлуудаа амжуулах хэрэгтэй болж үүндээ тийм ч дуртай байсангүй. Яг нэг чөлөөт цаг гаргаад туршилтаа хий гэж байтал Лонгсонг цайзад бүхэлд нь тахал дэгдсэн тухай загтал ирчихв. Мөн тэрээр Анна болон дархны газартай танилцах шаардлагатай байлаа. Арай гэж цаг зав гаргасныхаа дараа тэрээр охин дүүдээ хариу бичгээр суув. Харин энэ хооронд хааны хотоос ирсэн хөлөг онгоцууд эцэст нь ирлээ. Хунтайж загталтаа тэдний холбоонд үнэхээр баяртай байгаагаа мөн юу ч болсон сүмийг устгахаар шийдснээ бичжээ. Тэрээр шулмуудыг чөлөөтэй амьдруулахын тулд газар нутгаа тэлхээ амлаж эх сард шин шулмууд ирнэ гэдэгт сэтгэл нь хөдөлж байв. Мөн сүмээс зайлсхийж шулмуудын аяллаа аюулгүй байдлыг хангахын тулд фьордоос хөлийн хот хүртэх аюулгүй замыг зурж тэмдэглэжээ. Тэрээр охин дүүдээ тэднийг Хэлийн хотод эренгүүт нь шулмуудад суур мэдлэг зааж өгнө гэдгээ мөн хувьсан өөрчлөгдсөн шулан бүр сүмийг ялах боломжийг нь нэмэгдүүлнэ гэдгийг итгүүлв. Эцэст нь тэрээр өөрийн сонгосон 5 шулмын нэрийг оруулж тэдэнтэй удахгүй уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Эхнийх нь газар шороо удирдах чадвартай лотус, хоёр дахь нь төлөв байдлыг хадгалах чиглэлээр мэргэсэн канда, гурав дахь нь согтууруулах ундааг хувиргагч эвлин, дөрөв дэх нь аратан амтан сургагч хани, тав дахь нь эд шидийн нүд гэгддэг силви юм. Загтлаа бичиж дуусаад тэрээр Найтингейлд тахалтай тэмцэхээр Лонгсонг цайз руу явсан аяллаас бүгд үхтлээ ядарсан тул сайн амар гэж хэлв. Найтингейлийг ямар нэгэн зүйл зовоосоор байх шиг санагдсан тул хунтайж хааны хотод алсан шулмынхын талаар уу гэж асуулаа. Найтингейл түүнийг алахыг хүсээгүйч тэр шулам маш их хорсол занал хийлэл гаргаж байсан тул түүнийг зогсоох цорын ганц арга бол амийг нь авах явдал байсныг хүлээн зөвшөөрөв. Хунтайж түүнийг тайвшруулж ийм зүйл байдаг. Энэ чиний буруу биш гэж хэллээ. Тэрээр сүмд өссөн учраас бүх хүнийг буруугч гэж харж байсан байх. Олон жилийн харилцаа байхгүйгээр тийм сэтгэхүйг өөрчлөх маш хэцүү гэж тайлбарлав. Үүгээр ч зогсохгүй тэрээр Вендигийн амийг аварсанд нь түүнийг сайшаав. Найтингейл толгой дохиод бусад эгч дүүсээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Энэ л миний хувьд чухал гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Түүний шийдэмгий байдлыг харсан хунтайж тэрхүү явдалд гацалгүй даваад гарчихсанд нь гайхаж байв. Дараа нь Найтингейл нэг зүйл асуухыг оролдоход хунтайж юу болохыг нь лавлав. Тэрээр бүгдийг хааны хотод байх хооронд Анатай ямар нэгэн зүйл хийсэн үү гэж асуув. Энэ асуулт хунтайжийг сандрагаж тэрээр юу гэсэн үг вэ гэж аяархан асуув. Дөрөвсдийн ажилд дарагдаад Анатай ганцаараа байх цаг зав бага байсан тул түүнтэй унтаж хөвтэйгүү гэж тайлбарллаа. Найтингейл худал хэлхийг нэвт хардаг гэдгийг тэр мартчихсан бололтой. Найтингейл үүнийг шууд хэлхээс ичсэнгүй. Тэгснээ тэр гинтийн алхам хийж түүнийг уруулаар нь гүнзгий өсөв. Тэдний халуухан үнсэлтийн дараа тэр хэрв хунтайж Анатай хамт байхыг хүсвэл өөрөө зүгээр гэдгийг хэлв. Түүний хүсдэг ганц зүйл бол хунтайжийн дэргэд үлдэх байв. Үнийг сонсоод хунтайж үнэхээр их ичиж хацар нь улаасаар үл ялэг инээмсэглэлээ. Найтингейл энэ сүүлчийн үгсээ хэлээд манандаа уусан алга болж хунтайжийг ганцааранг нь үлдээв. Үзэгдэл Аана руу шилжих бөгөөд тэрээр мөөг бэлтгээд тунж завгүй алхаж байтал Найтингейл гинэтхэн араас нь гараад ирлээ. Анна Найтингейлд мөөгнөөсөө санал болгож хунтаажид 100 бэлдэж байгаагаа тайлбарлав. Меги өнөөдөр ман тойгоос энэхүү шувууны үнсэлт нэртэй мөөгнүүдийг түүсэн бөгөөд маш шинэхэн байлаа. Сүүлийн үед хунтааж маш шаргуу ажиллаж байгаа тул түүнийг амттай зуушаар дайлах нь зөв санаа гэж тэр боджээ. Анна Найтингейлээс бэлэн болохоор нь амсаж үзэх үү гэж асуухад Найтингейл Аннагаас хэрхэн хийдгийг зааж өгч чадах уу хэмээн лавлав. Анна ч түүнд зааж өгөхдөө том баяртай байлаа. Хоёр бүсгүй хамтдаа хоол хийх ажилдаа шамдан орлоо. Анна мөөгнүүдийг цэвэрлснийхээ дараа амтыг нь улам тодруулах сүмстэй хамт тавган дээр тавив. Тэрээр мөөгнүүдийг шаргалттлан шарж тэд хамтдаа хоол хийх хугацаагаа тунж зугаатай өнгөрүүлв. Тэднийг хоол хийж байх зуур Анна ахлах шулмаасаа хунтайжийг сансан уу гэж асуухад Найтингейл таг дуугүй болж нилээд ичсэн харагдлаа. Анна түүнийг тайвшруулж хунтайжийг сансан ганц хүн нь тэр биш бөгөөд хааны хот руу явсан бүх хүмүүс яг адилхан санаж байсныг хэлв. Найтингейлийн юр бусын байдлыг анзаарсан дүү шулам нь юу болсныг асуухад Найтингейл зүгээр л юу ч болоогүй гэж хэлсэн ч түүнийг бас санснаа хүлээн зөвшөөрөв. Дараа нь Анна хэрв өөрөө Найтингейлийн оронд байсан бол хунтайчтай уулзахыг үхтлээ хүсэх байсан гэдгээ онцлов. Үүнийг сонсоод Найтингейл баг зэрэг гунигалсан боловч Анна түүнийг мөөгн түлэгдэж байгааг сануулж тэр дороо ухаан оруулав. Хоол бэлэн болмогц Найтингейл нэг хазаж үзээд үнэхээр амттай байгааг мэдэв. Анна мөөгийг яг тааруулж хийвэл ямар гайхалтай амттай болдгийг ам уралдан магтаж дуусахгүй байлаа. Хоолоо хийж дуусаад Анна яг таартлан шарсан мөөгтэй тавгийг хунтайчид авчирч өгөв. Тэрээр Найтингейлийг хоол хийхэд тусалсан боловч жаахан эвгүрхэд хамт ирээгүй гэдгийг дурдлаа. Хунтайжийн толгойд Найтингейлтэй үнсэлдсэн үеийн гэнэт ясхийн орж ирж тэрээр хэсэг хугацаанд сандарч орхив. Тэрээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн өнөөх үнсэлтийн талаар бодсоор мөөгнөөс авч нэг хазав. Тэр дороод түүний аманд амтны тесрэлт болох шиг болов. Тэр яг л хоолны дайн аниме дээр гардаг шиг бүр галзуурах төглөө. Мөөгний давс нь яг таарсан бөгөөд зөөлөн бүтцэн амтыг нь дараагийн төвшөнд аваачжээ. Хунтайж ийм мөг дахиад олон байгаа юу гэж асуухад Анна Меги ердөө ганцхан удаа явж нэг том ууд дүүргийг авчирсан тул дахиад түүж чадна гэв. Тэрээр махнаас жаахан уйдсан тул зарим нэг хүнсний ногооч бас хийж идмээр байгаагаа дурдлаа.
Тэр дахин нэг мөөг авч амандаа хиймэгц царайн цонхиж орхив. Түүнийг маш их давслаг амт цохих шиг болж хитрхи шорвог байснаас болж өөрийн мэдлгүй нулимс нь гоожиж эхэллээ. Анна энэ хэсгийг Найтингейл хийсэн бөгөөд алхам бүртээ үнэхээр их анхаарал хандуулсан хэмээн дур булаан байдлаар тайлбарлав. Эдгээр мөөгнүүд Найтингейлийнх гэдгийг хунтайж шууд л мэдлээ. Ялангуяа жаахан болох боловч эгдүүтэй байдлаас нь тэрээр ухаарсан юм. Тэр амьдралынхаа ихэнх хугацааг зураг төсөл дээр ажиллаж өнгөрөөсөн болохоор яг ийм эгэл жирийн зүйлсээс таашаал авах боломж олдоогүйг санан. Тэдний энэ сэтгэлд яаж хариулахаа мэдэхгүй гайхширч тавгаа ширээн дээр буцааж тавихад Анна түүнээс өөр нэг өдөр дахиад мөөг идмээр байгаа эсхийг асуухад тэр заавал тэгнэ. Үнэхээр амттай байсан гэж амлав. Хэдэн өдрийн дараа Хилийн хотод улс орондоо томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийг алдаршуулах шагнал гартуулах ёслолын өдөр болж. Хунтайж өөрсдийн гаргасан амжилтууд болох чөтгөрүүдтэй тэмцсэн Лонгсонг цайзыг эзэлсэн зэрэг бүх зүйлээ эргцүүлэн бодож энэ бүх ололт амжилт нь зөвхөн элитүүд эсвэл урлаг соёлынхан биш. Харин үнэхээр агуу өөрчлөлтийг авчирсан жирийн хүмүүсгээд оролцсон бүх хүмүүсийн зүтгэлийн ач тус гэдгийг хүлээн зөвшөөрч талархлын тэмдэг болгон хүн бүр хунтайжийн өөрийнх нь загварыг нь гаргасан тусгай медаль 100 алтан роял 5 акр газрын хамт ариун их шагнал хүртэх болно гэхэд цугларсан олон шагналын сургаар уухайлан баярлаж харин хунтайж нэгдүгээр армийн командлагч Айрон Аксыг тайзан дээр урьснаар ёслолыг эхлүүлж Эко ихч ёслолд онцгой ур амьсгал нэмж үнэхээр үзэгсэлэнтэй дуудуулахад Айрон Акс цугларсан олонний өмнө нилээд сандарсан харагдах бөгөөд хунтайж Айрон Аксыг хааны хотоос хүмүүсийг дагалдаж явсан амжилттай даалгавар болон бусад баатарлаг гавьяаг нь магтан сайшааж байх зуур Айрон Акс илт сандарч байсан. Медалийг цээжинд нь зөөх үед цугларсан олон командлагчийн төлөө дахин нэг удаа нэжгэнсэн алга ташилт уухайгаар бөмбөрдөж тэрээр тайзны айцаа арай ядан барьж хяналтандаа байлгаж Айрон Аксын хунтайжийн өмнө өвдөг сүгдэн сүүлчийн ёслолын мэндийг хүргэж өөрийгөө хүртэх ёсгүй гэж бодсон тэрхүү хүндэтгэл шагналд хунтайжид сандран толгоогоо шалан дээр мөргөн талархаж түүнийг тайзнаас буух үед Баатар, Картер болон хөгшин зөвлөгнөр Айрон Аксын нүүрэнд тодорсон чин сэтгэлийн баяр баясгалан анзаарч дараагийн дуудагдсан хүн бол Редвутер хотоос бүх замыг туулан ирсэн алдартай галзуу эрдэмтэн Кайл Сичи байсан бөгөөд түүний зэрэг зиндааны хүн Хилийн хотод ирсэнд бүгд гайхаж. Редутер алхимын төвийг орхисны дараа хунтайж Руланд тайлбарлахдаа Сичи тулалдаанд оролцоогүйч түүний галт зэвсгийг тасралтгүй сайжруулсан нь тэдний ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн гэдгийг хэлж мөн химийн лабораторийн хул хууцыг гаргаж ирэн бага боловсрал эзэмшсэн хүмүүсийг ажилд авч байгаагаа дуртахад хөгшин ир үүний төлөө лабораториос дуудагдсандаа нилээд бохимдсан шинжтэй байсан ч хунтайж түүнд лаборатори өргөжүүлсний дараа илүү их тусламж авах сайхан боломж гэж тайвшруулж. Тэд хим 201 гэж нэрлэгдэх илүү том багтай болно гэхэд хөгшин ирийн ааш зам засарч талархан толгоогоо бүхэлгэж эхлэв. Дараагийн ээлжинд ангаах эмчлэх үлсээрээ шагнагдаж буй нанаа ирсэн бөгөөд түүнийг тайзан дээр гарахад цугларсан олон түүнийг магтан дуулж эхэлж хүн бүр өөрсдийг нь эмчиж байсан талархаж энэ нь нанагийн зүрхийг бүрмөсөн хайлуулж сэтгэл хөдлөлтөө автан өөрийнхөө гаргасан бүх шаргуу хөдөлмөрийг эргцүүлэн бодож эцэст нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа ухааран нулимс туслуулахад ойрхон байв. Хунтайж түүнийг тайвшраад хүмүүсийн энийх баяр хөөртэй уухайнд хариу барихыг зөвлөхөд тэр нулимсаа арчин тайзан дээр цэх зогсоод харамгүй хайрлсан магтаалд нь бүгдд нь талархлаа илэрхийлв. Ёслол дуусмагц хунтайж олон үг хэлж элдв ажилдгүйгээд туйлдж ядарсан харагдана. Яг нэг сайхан амарч авахар суух гэж байтал нанаа гинэт гарч ирэн уруул дээр нь хуруугаа тавьж чимээгүй байхыг дохилоо. Гайхсан хунтайж түүнийг даган албан өрөөрөөгөө ортол коридорт бүх шулмууд игнэн зогсож байхыг харав. Хатагтай скрол ураг шалхан хүндэтгэл үзүүлж түүний гаргасан гайхалтай хичээл зүтгэлийг нь магтан сайшаах бөгөөд талархсан сэтгэлээ яг ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байв. Жаахан сандарсан Роналдыг сонсож байх хооронд шулмууд өөрсдийн хайж байсан ариун уулаа эцэст нь олсон гэдгээ тайлбарлав. Хэрвээ хунтайж тэднийг хөөж явуулахгүй бол энд үлдэж түүнтэй хамтран ажиллахдаа туйлын баяртай байх гэж. Хунтайж тэдний магтаалыг үл тоомсорлон. Миний хүрсэн бүх амжилт та нарын дэмжлэгийн ач тус тул өртөө мэт мэдрэх хэрэгтэй гэж хэлв. Бенди
Дараа нь ярианд оролцож бүгдээрээ хоолны танхим руу явахыг уриалаад хунтайж хувцас сольчход удахгүй араас нь очин гэв. Олон хүн тарсны дараа скроллигч хунтайжийг хажуу тийш татаж түүнийг өдөр шөнөгүй хитрхи их ажиллаж байгааг нь сануулв. Тэр хунтайжийг ямар их ядарсныг анзаарч өөртөө илүү сайн анхаарал тавих хэрэгтэйг зөвлөсөн ч хунтайж зүгээрээ химэн үл тоомсорлох боловч ядарсан нүдэн түүнийг илчилж байлаа. Энэ хооронд коридорт алхаж буй шулмууд урд нь хүлээж буй. Удахгүй болох баярын найрын талаар догтлон шуугилдаж, хоолны ширээн дээр ямар амттай зүйлс хүлээж байгааг бүгд сонирхно. Өрөөндөө үлдсэн Анна хүнтайчтай хамт байх бөгөөд түүнд биечлэн талархаж, чин сэтгэлийн талархлаа үгээр илэрхийлж чадахгүй байв. Хунтайж илүү тухтай хувцас сольж өмсөж эхлэнгээ. Яагаад хөлийн хотод үлдэх гэж ийм их тэмүүлээд байгааг нь санамсаргүй асуухад Анна үл ялэг ичингүрэн онцгой шалтгаан байхгүй ч түүнийг хаашаач явсан дагаж алхахаа тодорхой хэлв. Тэр The Rain Levert. Хунтайжийн цээжинд толгоогоо нааж, тайвшрал, итгэл найдварыг хайх бөгөөд хунтайж Анна хоёр ийхүү сэтгэлээ уудлан байх энэ агшинд нэрийг нь мартчихсан. Сүмийн өнөөх залуу хаалганы гадан зогсож, гүүрний зураг төслийн талаар хунтайчтай хилэлцгийг тесэн ядан хүлээж байлаа. Энэ хэсгийг эцэс хүртэл үзсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Бичлэгийг маань дэмжиж байгаа бүх хүндээ гүн талархал илэрхийлье. Таны лайк, сэтгэгдэл, бүртгэл бүр бидэнд урам нэмдэг. Дараагийн хэсэгт Тео циркийн багтаа нэгдэж, Тимотигийн эсрэг төлөвлөгөө улам гүнзгийрэх болно. Дараагийн хэсгээр уулзцгаая. Эрүүл энхээр.